Энэ хадгалт өвчнөд хадгалтай холбоотой холбогдуулан аюулгүй холбогдлуудын асуудал онцгой чухал байна. Тэр удаа манай яг энэ хадгалт өвчнөд тэмцдэг, ажилладаг ийм чиглэлийн ажилтнуудын хувьд бас халдварын нүүрс тааш хамгийн түрүүнд хадгалт өвчтөд хүмүүс бол таанах шүү. Одоо энэ чиглэлээр ажилладаг багтай хамтран маш том төслөөр хийж байгаа. Та бүхний хадгалаас хамаарах ийм боломж бүрдэнэ. За нөгөө талаас бас сая 100,000 хүн вакцин ирсэн. Иймд анх удаа эрүүл мэндийн салбарын нэг ажилтнуудаа энэ вакцин аваад. Үүнийгөө за энэ одоо хоёр тэгээд яаж байгаа юм бэ? За энэ хэвчээр эрүүл мэндийн салбарын хаан, нэг ажилтнуудын хаан ажил хөдөлмөрийг баримтаар үүсгэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэдлэг боловсролыг дэвшүүлэх чиглэл Монгол Улсын засгийн газар тэр дундаа эрүүл мэндийн яам, тэр дундаа одоо үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн салбарыг удирдах бүрэлдэхүүн онцгой давхар засварыг энэ асуулт таарсан юм. Өнөөдөр сүрээ өвчний чиглэлээр сүрээтэй тэмцэх олон хөтөлбөрүүд хэрэгжээдэг. Тэрнтэйгээ холбогдуулаад одоо орчин үеийнхээ эмэндээ зөв зохисдгүй хэрэглээнээс үүдэлтэйгээр сүрээ дасалтай, эмэн дасалтай сүрээгийн шинэ хэлбэрүүд гараад ирсэн байх жишээтэй тийм ээ. Тэгэхээр маргааш ч гэсэн бас Америк нэгдсэн улсын Харвардын их сургуулиас эрдэмтдийн судалгааг бас танилцуулагдана. Энэ судалгаан дээрээс бас Монгол улсад хэрхэн судалгаа явуулж хийгдэж байсан эмчиллийн тэр арга механизмын талаар цаашд хийж хэрэгжүүлэх асуудлын талаар энэ зөвлөгөөнүүдээр бол дөрвтэй бас шийдвэрийг гаргаж ажиллана гэж харж байгаа. Ер нь бол эрүүл мэндийн салбарын маань эмч өргөсөн, тангараг өргөсөн эмч нар тийм ээ. Тэгэхээр одоо ямар нэгэн осол аваар гэмтэл гэдэг юм уу, ямар нэгэн одоо цустай одоо тохиолдлуудад очиход эмч бол өөрөөгөө жишээлбэл би хамгаалтын бэлэггүй явж байна. Тийм учраас энэ хүн би туслан зүйлж чадахгүй гэж хэлж чаддаггүй байхгүй. Тийм учраас заавалчгүй одоо тэр хүнийг ямар ч өвчтэй байсан тийм үү? Доохтой байж болно, тийм үү? Сүрээтэй байж болно, ВЦ вирустэй байж болно. Тийм тохиолдол дээр эмч хүн бол хамгаалтын бэлэггүй ч гэсэн шууд хүний амийг аврахын тулд улаангараараа шууд орж байгаа. Энэ шиг жишээ бол олон. Эрүүл мэндийн салбартаа бас эмчилгээ үйлчилгээ хийж байхдаа дандаа өвчтөнтэй, дандаа халдвартай усуудтай усуд ажилдаг усуд байна. Тэр усуд маань тэр одоо чиглэлээр халдвар авах нь сүүлийн үед бас ихсээд байгаа. Энэ бол нэг талаас бас халдвар хамгааллын тал нь бас баримтлаагүй ч байдаг юм уу тийм ээ. Магадгүй одоо сул талж байж магадгүй. Тэгтэл энэ салбарыг хамгаалах, өрчсөн сэргийлэх, энэ салбар чиглэлийн одоо олон арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байна. Улсын хэлээр орж ирж байгаа энэ ариутгал хардлагатай үржүүлэлтийн эмийн түүхий дээр бол одоо бас эмийн зөвлөл, эмийн одоо холбогдох байгууллагуудаас бас хяналтыг тавих шаардлага бас байгаа. Одоо бид удахгүй эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг улсын хурлаар оруулж батлуулах гэж байгаа. Энэ дээр бас эмийн агентлаг байгуулж энэ орж ирж байгаа эм бүтээгдэхүүн хуурамч эсэх тийм ээ. Иргэн дээр тэр аптекаас эмийн сангаас бөөний худалдааны төвөөс нь яаж хурж байгааг хяналтыг сайжруулах ийм агентлаг байгуулахад төлөвлөж байна. За ер нь халдрын хяналт сэргээлт гэдэг бол өөрөө юу хэлж байгаа юм бэ гэхээр эмнэлэг эрүүл мэндийн байгууллага эмгэх төрөгчийн янгаар одоо халдварт амжихгүй байх энэ үйл ажиллагааг л халдрын сэргээлт хяналт гэж байгаа. Тэгэхээр халдрын хяналт сэргээлтийн асуудлыг сайн байлгана гэдэг маань өөрөө юу гэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлнэ л гэсэн үг. Эмнэлгийн тусламж үйлчилгээ өөрөө чанартай байна гэдэг чинь эмнэлгээс шалтгаалсан халдвар гарахгүй байхад нөлөөлж байгаа нэг ийм гол хүчин зүйл. За энэ байдыг одоо сайн хангаж ажиллахын тулд эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө юунд анхаарах вэ гэхээр энэ дээр манай халдрын сэргээлт хяналтын чиглэлээр тодорхой стандарт одоо нийтлэг сэргийлж баримтлаж ажиллах тийм стандарт бий л дээ. За энэ жишээлбэл одоо юу ах вэ гэхээр гарын эрхлэх асуудал тийм ээ. Эрүүл мэндийн байгууллагын эмч ажиллагчид өнөөдөр гарын эрхлэхийг яаж зохих ёстой юм бэ гэдгийг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүр тодорхойлоод өгсөн байж байгаа. Тэгэхээр нэгдүгээр бол гарын эрхлэх сахилт бол маш сайн байх хэрэгтэй байна. За хоёрдугаар юу байх хэрэгтэй юм бэ гэхээр зэрэг манай эмнэлгийн эмч ажиллагчид өөрсдөө аюулгүй тарилгын бодлогыг их сайн барьж ажиллах хэрэгтэй. Энэ дээр иргэдч гэсэн бас энэ хамаатай. Яа тэгэхээр шаардлагагүй тарилга гэдэг нь бас зайлсхийх хэрэгтэй. За дээрэс нэг удаагийн шприцэнд бид нар хэдий ч шилжсэн ч гэсэн олон туншилтай тарилгыг
хүнд дамжуулж одоо хэрэгэлдэг явдлаа тий. Эндээс болж одоо дэлхийн нийтэд ч гэсэн халдвар гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энээс одоо бид сэргийлж ажиллах хэрэгтэй. За дээрэс нь дахин хэрэглэгдэх баг зэрэглэлийн ариутгал халдвар үүдглийн асуудал өнөөдөр маш сайн байх хэрэгтэй. Ариутгалын асуудал муу байгаад ирэхээр халдвар одоо дамжих хамгийн одоо гол чухал зүйл нь бас энэ болдог. За мөн одоо юу яах вэ гэхээр эмнэлгийн эмч ажлагчдын халдвар туртгах эрсдлийг бууруулах. Энэ одоо ажил маш одоо сайн байх хэрэгтэй. За мөн тусгаарлан сэргээлтийн асуудал. За тусгаарлан сэргээлтийн асуудал гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр бид нар одоо ингээд томог өдрөл эхэллээ. Тийм ээ хүүхдийн эмнэлгүүд одоо хүүхдүүдэд дүүрдэг томоотой өвчтнөр. За хэдий ингээд томоотой өвчтнөр дүүрээд байгаа боловч цаана суулгалтай хүүхдүүд бас бий. Тэр одоо хүүхдийн эмнэлэг твтэж байгаа өөр бусад халдвараар өөр бусад одоо өвчнөр ирж байгаа хүүхдүүд дотор амьсгалын замын халдвар тархах энэ болцоо бас одоо бүрддэг тий. Тэгэхээр энэ тусгаарлан сэргээлтийн асуудал өөрөө маш их сайн байх хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ юу гэлээ нэхээр эмнэлгийн өөрийнх нь зохион байгуулалт менежментийн асуудал их сайн байх хэрэгтэй. За мөн одоо хог хаягдал эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал гэдэг маань өөрөө яадаг гэхээр халдрыг бас нэг дамжуулдаг хамгийн гол чухал хүчин зүйл шүү дээ. Тэгэхээр бид нар хог хаягдал гэхээр зэрэг зүгээр нэг цаас юм уу салфетка төсөөлж энэ бол ерөөсөө болдоггүй. Яа тэгэхээр энэ хог хаягдал гэдэг маань бид нар замбраагууд цуглуулах, буруу аваачиж одоо устгах энэ асуудлаас болоод эмнэлгийн ажилчид өөрсдөө халдвар төртөх. Дээрээс нь нийт одоо иргэд халдвар төртөх тийм ээ. Одоо хогийн зэг дээр хичнээн одоо хүн хог ухаж амьдарч байна. Тэр хүмүүс хүртэл халдвар төртөх эрсдэлтэй. Тийм учраас хог хаягдлын менежмент гэдэг бол өөрөө туйлын чухал байдаг. Гэх мэт одоо маш их олон зүйл баримталж ажиллах юм одоо стандартууд бол эмнэлэгт байдаг. Ер нь бол эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд маань ирээд хэрвээ эмнэлгээс халдвар авахгүйгээр байвал тэр хүн чинь мэдээж хэрэг цаг зав хөрөнгө мөнгө тийм ээ ус төрөөс гарч байгаа хөрөнгө мөнгө ч гэсэн хов хүнээс гарч байгаа ч гэсэн ингээл аль нь одоо бүгд хэмнэгдэл одоо их сайхан байх ёстой юм байна л да. Зүгээр ер нь би ганцхан зүйл хэлье. Орон нутагт бол энэ талаар тулгымцсан асуудууд маш их байгаа. Түүн дотроо бол ер нь манай Монгол улсын хэмжээнд энэ бактериологийн лаборатори ерөөсөө нэг сайн хөгжиж өгөөгүй, сайн явж өгөхгүй юм байгаад байгаа. Энэ бол маш их одоо асуудлуудыг шийддэг юм л асуудал байгаа. Тэгвэл энэний тал дээр л ер нь хойшлоо бас их анхаарах хэрэгтэй юм. За үгүйтэй гэхэд л одоо эмнэлгийн одоо дотроос авдаг халдварууд байна тийм үстэй. Энэ бүхэн дээр шинжилгээнүүдийг бүгдээр нь хийгээд хаана эрсдэлтэй байна, хаана ямар байна гэдэг талынхаа цаг үеэ үнэлнэ. Хоёрдугаар эмчилгээний үйлчилгээнд ч гэсэн бас санхүүгийн асуудал зөндөх байна. Жишээлбэл одоо антибиотикийн мэдрэг чанарыг одоо тэнд үзчихээж хийх юм бол одоо өнөөдөр антибиотикийн зохисгүй хэрэглээний тухайд маш их ярьж байгаа. Дээр доргол ярьж байгаа. Гэтэл бол тэрийг ерөөсөө эмнэлэгт биднээс яаж хийдэг вөхөр зүгээр шинж тэмдгээр нь өргөн хүрээний антибиотикээс шууд хийгээл явчихж байна. Тэгвэл энийг чинь яах ёстой вөхөр тэрэнд шинжилээд яг энэ одоо өвчнөдөө яаж ямар антибиотик нь хэрэгтэй яг таарч байна гэдгийг үзээд тэрийг нь оновчтойг нь хийгээл явах юм бол бас нэг талдаа энэ антибиотикны зөв хэрэглээ гэдэг чинь эндээс гарч ирж байгаа гэдэг юм байна. Ер нь бол би бас энэ эрүүл мэндийн салбарт нэлээдгүй одоо ингээл ажиллалаа л да. Тэгээд нэгдүгээр боловсрогчны асуудлууд байна. Тоног төхөөрөмжийн асуудлууд байна тий. Биднес бол бас жигд харах хэрэгтэй юм байгаа маа. Нэг талыг бол аягүй сайн хараад хөгжөөд яваад байна манайх тий. Зарим нь бол ерөөсөө ингээл хойно үлдчихээ зогсож байна. Тэгэхээр энэ төрлийн бодлого за ер нь бол нингийн дэвсгэржилт дээр бол энэ микробиологийн лабораториудын өвчин чадлын асуудал бол маш их чухал байгаа. Тэгэхээр юу гэхээр бол энэ Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төслийн хүрээнд бол жишээлбэл одоо 21 эрүүл мэндийн байгууллага дээр микробиологийн лабораториуд орчин үеийн тоног төхөөрөмжөөр одоо тий засварлагдахаар тоног төхөөрөмжөөр одоо хангагдахаар ингээд төлөвлөгтөд явж байгаа. Тэгэхээр ингэснээр бол одоо бас эрүүл мэндийн салбар тодорхой хэмжээний дэвшил гарна гэж үзэж байгаа. За энд одоо сурирлагдах одоо өндөр хүчин чадлын одоо аппаратууд нь яг орчин үеийн төвшөнд одоо хэрэгжилж байгаа антибиотикуудын хэрэглээ, дэвсгэржил нэмгийн одоо тий бүтцийг одоо судалж ямар антибиотикийг ямар өвчний үед илүү одоо тий оновчтой ямар хугацаагаар хэрэглэх вэ гэдгийг бас тодорхойлоход бол ач холбогдол өгөх. Жилд бол одоо юу гэдэг цус хэлбэлтэй холбоотой ямар нэгэн байдлаар халдвар авсан байж болзошгүй гэсэн ийм тохиолдлууд дээр бид нар одоо хяналт шийдвэр хийдэг. Ялангуяа энэ дээр одоо халдвар төвчин судлалын үндэсний төв дээр бид энэ хяналтын шийдвэрүүд хийгдээд за тэгээд энэ дээр одоо тандалтын судалгаанууд хийгдчихэж энийг бас нотолдог байгаа. За тэгэхээр
ер нь бол одоо энд бас нэг зүйлийг онцолж хэлэхэд сүүлийн жилүүд дээр одоо Монгол улсын төрөөс энэ цуссан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр одоо төрийн бодлого амжилттай хэрэгжиж за энэ хүрээнд одоо 2012 оноос бид нар одоо дэлхийн нийтэд одоо яг хэрэгжилж байгаа. Одоо өөрөөр хэлбэл Япон, Солонгос, Америк өндөр хөгжтэй орнуудаар хэрэгэлдэг энэ нуклеар хүчлийг оршуулах арга буюу PCR-ын шинжилгээг одоо энэ бүх одоо авч байгаа цусны дээж болгон дээр гепатитын ВЦ вирус, за ХДХВ, за мөн одоо тэмбүү илрүүлэх одоо ийм давхар сорилтуудыг одоо шинжилгээнүүд бид нар хийдэг болсон. За ингэснээрээ одоо бид нар үндсэндээ бол одоо яг дэлхийн жишгт хүрсэн энэ одоо төвшин дээр шинжилгээг бол хийж чадж байна. За нөгөө талаас ер нь одоо Монгол улсад одоо сэлбэгж байгаа цуссан бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь бол цус хэлбэл судлалын үндэсний төв дээр буюу Улаанбаатарын хэмжээнд одоо яг саяны миний нарийн шинжилгээр шинжилэгдэж явж байна. За орон нутгийн хэмжээнд бол бид нар одоо яг энэний одоо өмнөх шинжилгээний аргууд буюу одоо энзим иммуны аргаар шинжилгээнүүд хийгдэж байна. Гэхдээ энэ бол мэдээж одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм арга байж байгаа. Гэхдээ одоо энэ нөхлийн хүчлийг орчуулах аргын гол ач холбогдол бол аливаа нэг халдварын цонх уу нууц хугацааг богиносгох ийм одоо сайн талтай байдаг. Тэгэхээр энэ дээр бол одоо маш ийм дэвшилтэд ийм одоо нөхцөлийг бий болгож байна. За бид нар одоо 2016 онд бас эрүүл мэндийн сайдын тушаалаар сорьц тээвэрлэгч уран батлагцтай холбоотой орон нутгийн одоо цусны салбар төвүүдээс одоо яг энэ цусны доонуудын сорьцыг тээвэрлж авчираад энэ PCR-ын шинжилгээгээр баталгаажуулах шинжилгээг бас хийж өгдөг болсон. Ингэснээр одоо орон нутгийн түвшин дээр ч гэсэн одоо цусны аюулгүй байдлын одоо түвшин одоо сайжирч байгаа ийм зүйлүүд бас одоо байгаа. Мэдээж одоо бас өнөөдрийн ярьж байгаа зөвлөгөөний гол юмнууд бол энэ халдварын сэргийлт хяналтын асуудлууд дээр бол цусны асуудал хамгийн чухал асуудал байж байгаа. Тухайлбал одоо бид нар анх одоо нэг удаагийн хэрэглээнд бол эрүүл мэндийн салбараас манай цусны алба хамгийн түрүүнд нэг удаагийн хэрэглээнд шилжсэн ийм онцлогтой. Өөрөөр хэлбэл энд бол одоо бас эрүүл мэндийн яам засгийн газраас бол нэлээд онцгойлон анхаардаг юм бол илэрхийлж байж байгаа. За нөгөө талаас бид нар одоо бас энэ янз бүрийн халдвартай гарч байгаа цуссан бүтээгдэхүүний одоо хог хаягдлын асуудал тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо бид нар шатараасан олон янзын юунууд одоо тушаалууд гарч энийг одоо жилээс жилд одоо улам сайжруулж улам боловсронгуй болгож явж байна. Мэндийн байгууллагын суурь төлөөс Сергей Георгиевич оролцож байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Энэ халдварын сэргийлт хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь гэдэг нь бүхэн алхам тутамдаа мөрдөж байх ёстой ийм асуудал байгаа. Эрүүл мэндийн оршдог юм аа. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчлэлийн чанарыг сайжруулах зорилгоор өвчтний аюулгүй байдлыг хангах дэлхийн сайн мэдж байгаа. За энэ дэлхийн холбооноос гаргасан уриалга байгаа. Тэр төлөвлөгийн тогтолцоог бэхжүүлэх замаар эрүүл мэндийн үйлчлэлийн чанарыг сайжруулнаа. Дэлхийн тусламж үйлчлэлтэй холбоотой халдвар төлөвлөж байна гэсэн тооцоо хийсэн байгаа. Тэгэхээр энэ бол одоо бас үлээдгүй тооцоо хангасан эрүүл тусламж үйлчлэлтэй холбоотой байна гэсэн бас нэг юм хэлдэг байдаг. Энэ бүхэн бол төлөвлөж хэлсэн юм байна. 1997 оноос нэг удаагийн 100 хариурыг бүрэн хэрэглэдэг болж ирсэн байна. Гэсэн хэдий ч өнөөдрийн хүртэл бас энэ илэрхийлж хандсан тооцоо гарсаар байгаа гэж үзэхгүй болохгүй нэ. Жишээ тусам багасаар явж байвал бас бидний ажил зүүн хүмүүс маань ингэж хадгалж авах энэ чиглэлийн ажил маань бас энэ байна. Тэгэхээр бид нар одоо энэ бас сэргийлэх бас эрүүл мэндийн ажилтай хамгаалалтыг бид нар өөрсдөө хангалттай шүүгч байгаа. За сайн ийм заалтууд бас орсон байгаа. Энэ бүхнийг бид нар бас чанд мөрдөж үйлчлүүлэгчээ болон өөрсдийнхөө ажиллагаанд амжилт яах хөтөлбөр боловсруулалт явж байгаа. 5 чиглэлээр хөтөлбөр боловсруулаад ажлын чиглэл болгоод явж байгаа. Тэгээ би бас энэ чиглэлээс нэрийн зүйлүүд би төсөв үеийн асуудлыг шийдвэрлэхэд дараа нэгэд хэлцүүлнэ. Би одоо